2025 оноос төрийн албан эргийг хос бичгээр хөтлөх бодлого хэрэгжиж эхэлснээр монгол хүчгийг сурах эрэлт хэрэгцээ нэмэгдсэн. Энэ эрэлтийг хангаж бүх нийтийг монгол хүчгийн мэдлэгтэй болгох зорилгоор хөгжлийн чимээ сургалтын төв төрийн байгууллагуудад сургалт орсоор байна. Энэхүү сургалтыг явуулах хүрээнд өөрсдийн боловсруулсан ахисан шатны сурах хүчийг хэвлүүлэхээр бэлтгэсэн байна. Ингэхдээ Фандиа платформтой хамтран санхүүжилт босгох юм. Хөгжлийн чимээ сургалтын төв 2019 оноос хойш үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр сургалт судалгааны үйл ажиллагааг тогтмол явуулж ирсэн. За ингэхдээ монгол хүчийг зөвхөн өв соёлын хүрээнд бус орчин үеийн амьдрал, ажлын орчинд боддоор хэрэглэгдэх бичиг болох зорилготойгоор ажилладаг байна. За ингэхдээ 2020 оноос насан туршидад зориулсан монгол хүчгийн түргэгчилсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулж 2021-с 2024 онд анхан болон дунд чадны сурах хүчийг хэвлэн сургалтандаа амжилттай нэвтрүүлсэн байна. За энэ хугацаанд 700 хүнийг сургалтанд хамруулж монгол хүчгийн суурь мэдлэг эзэмшин түүнийг өдөр тутмын болон ажлын орчинд ашиглаж эхэлсэн нь тэдний ажлын бодит үр дүн байжээ. Энэ 25 онд хос бичгтэн болсон бэлтгэлж 20 оноос эхэлсэн. Тэгэхээр албан байгууллагууд маань 20 оноос маш идэвхтэйгээр хос бичгтэн болох энэ арга хэмжээнд бэлдэж явж байсан гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө дэлгэцтэй байгууллагын сургалтуудыг аваа явж байсан. Дээрээс нь бид нар бас Монгол бичиг үсгээ сурталчлах зорилгоор албан байгууллага болон ер нь хувь хүмүүсийн хамтруулууд дээр очиж ивент үйл ажиллагаа бас зохион байгуулдаг байгаа. Монгол хүчийг хэрэглэж чаддаг мэдлэгтэй боловсон хүчин зайлшгүй шаардлагатай болж байна. За гэвч өнөөдөр насан туршидад зориулсан шат дараатай агсан түвшинд хүргэх сургалтын шийдэл хангалттай хөгжөөгүй хэвээр байгаа. За харин төслийн хүрээнд насан туршидад зориулсан агсан түвшний монгол хүчийн сурах хүчийг боловсруулж хэвлэх юм а. За мөн түргэгчилсэн хөтөлбөрт суурилсан танхимын сургалт зохион байгуулахаараа онцлогтой юм а. Манай байгууллага болохоор доод түвшний болон дунд шатны сургачийг гаргацсан. За энэ сургачийн дагуу хичээл ороод явдаг. Одоо болохоор зориод байгаа сургач маань болохоор агсан түвшний сургач юм. За мэдээж төрийн байгууллагуудад монгол хичээрээ бичээд уншаад сурчлаа. Одоо хамгийн шаардлагатай зүйл бол компьютерт бас сайхан шив сурах хэрэгтэй байна тий. За дээрэс нь бас мэдээж агсан түвшний мэдлүүд нь бол хэрэг болно. Тэгэхээр энэ бүгднийг багтаасан сургачийг гаргахаар зориод ажиллаж байна тий. Дээрх ажлыг хэрэгжүүлснээр монгол хүчийг зөвхөн сурч мэдэх төвшөнд бус ажлын болон өдөр тутмын орчинд итгэлтэй ашиглах боломж бүрднэ. Таны дэмжлэг энэхүү сургалтын нэг удаагийн төсөл бус тасралтгүй хөгжиж шатаагдах сургалтын тогтолцоо болоход чухал хувь нэмэр оруулах юм а. За MS5 Фандиа цэгмэн платформд нэвтэрч тус тусалд өөрийн зүгээс хандив өгөх боломжтой юм шүү.